За юу яцгаанда миний Монголын ард түмээ тэгж өдөрлөө дээ. Өнөөдөр танарт Дэрэг Баяр гэх аимшиг киног төлөвлөхөр шийдлээ. Энэхүү кинонуудаас 8 жилийн өмнө олднод нэгдсэн кино билэг. Дэх үеийн гар дэлгэцээр нэгэн нүр аман юу ч бодлоо сэгчүүлчихсэн эмэгтэй ярилцлага өгж байгаагаар эхэлдэг. Дэрийг үзэн сууж буй манай гол дүрийн баатар болох жинхэнэ хүний мэсчгүй цайсвал хүсүүчгүй болгож өөрхий зэлүүлийн нэмэгтэй манай үний өмнөх хөргчөөс нь амьд үлдсэн юм бэлээ л дээ. Ярилцлагада манай үнийг үгсэн идэргээд хэлсэн буу юм сайндаа л ганц мөн агаа хар зурагтаа гүшгрээ тагалчих үед манай үн ч уурандаа гудах шүү хамаг байдаг юм аа бэлтэл гэрээс гараа өвчөж байгаа юм чинь. Үйл явдал зөвлөгдөж эмэгтэйгээс ярилцлага авсан сэтгүүлчийн тухай гараад эхэлнэ. Манай үн ч ярилцлагаа дуусчаад найзтайгаа тэр эмэгтэй ямар үгэн яриад вэ гэж над руу бараг дайрхан л гэж утсан. Ёстой үг ингээд найзтай муулаа яриа сууж байна. Харин ард талд нь гинт говцны үлгүүр нь сарж байгаа шиг болд. Очоо тартал юу ч байсан. За өөр юм л хөдлөө гэж бодоод эргээ тартал яасан гэж уг нь би манайлалчлийн болов гэж утсан. Яг үнэндээ ярилцлага авсан эмэгтэй нь учир зүггүй гарч ирснээр хоёр сүм бүрүүгаараа нүд рүү дүрээд авах нь тэр. Нөгөө эмэгтэйгийнх нь нүднээс ч цус хүрхрээ шиг өргөлөн гарах нь тэр. Тэр ч байтугай газар унгаж байгаад нүдийг нугаж авснаар үйл явдал дахиад л сүлэгчж байгаа. Өөр нэгэн гол дүрийн баатрууд маань машиныхоо урд хянан машины барих үед дэргэж яриад зогсож байдаг. Энэ хүн яг урд нь гараад ирдэг юм байгаас. Гэтэл даунгийн шалчир нэж сайн уу? Юу ч явна дэргээд өөдөөс нь солиорч. Харин дараагийн арид орхон нэж болиш дүүдэнд гүлгэмнэ гэж хэлжэмжлгүй нөгөөх нь алгуулчихсан бэ. Нөгөө ирж тоолгүй хажууханд нүүсэн пиццаны газар орж гидсэн дүрхээр болдог. Яг сайхан хамгийн ман захиалчхаас сууж байтал гэтэл манай алилагч ороод ир. Дараа жайсан шинжтэй гайхаа. Би чинь хоёрыг эндэн зулцглуулад цусаар нуглаа хийчих байхтай гэж боддог. Нөгөөдгнүүдээс нь хэвнийг инээгээд сүрхий андаа яст. Дараач завли хоёлаа хоол авч явахар захиалъя гэдэл. Даавн яасан бэ гэдэл тэрийг хараж гиснээ дараа даавн. Дараа тананад зүйл ороод ирж идэргээд өдөөст. Бүр болоогүй өвтөр нүч цугаад малгайг навж тоглоод баахан селфи хийж байгаад буцаж хирэнтэй сууд. Энэ нэвгүй амтнаас одоо айхгүй зүгээр тэгээд байдаг бас бүдэггүй гараагаа шүү. Харин пиццаны газар яахгүй эрэхтэй. Энэ сад болоогүй сте. Би одоохон гаргачна гэд хамаг юмтай манай лилэгчийг хөвгд гаргач. Азар манай хоёрын захиалагч урд гялцхан пиццагаа авчгаад машин руугаа явдаг. Машин дээр очтол дөрөв дугуйд аль хэдийнэ хаг явчихсан байлгүй л яах. Нөгөө ирж яагаргаан бодоод талгаагаа тийш явж идэл. Гинтэл дараагийн чиг дуудахаар болдог. Харин үеэр пиццаны газар алиалагч маань 0 орц мэдтүү цусаар завруулчихсан байдаг. Манай ажилчин залуу чуурлааст. Гараал идсэн шөнийн 1 цагт баашээстэй би худгалдаж байна. Цалингааны мэдэргээд үг хайж арай хэдэн зөвлөчөд гараад өчтөл. Нөгөө маахыг нь алчихсан хамаг нүд хам бүх юм нухаж аваад голд нь юугаар ч юм галаасажсан байдаг. Мэдрүүлэлгачуд энэний толгойг бэлэг гэж утсан юм хат. Манай ажилчин залууч айсанда өмдөндөө бараг л усаасан гэхэд бол өчр зүггүй зүхтаад уцааваад 911 гэ залгатал гарыг нь тасч авчиж. Орилжиж амжааг байхад нь толгойр нь жижигхэн өрх утгаар зоогоод авна. Тэгээд л гузар унгаж байгаа тоглож байгаа юм шиг нүүрнүүдгүй зоогоод зэрэмдэглээд алаад ич. Харин нөгөө хоёр эмэгтэй маань машинда эгчиг үлэнгээрээ таараа тэрний зүнхэнд юу исэн юм бол эдэргээд сонирхоос. Тэгж байсныг нь далиж орж ирсэн юм. Биш юмэр санагдаад үн гэдгийг солидар үрчээрэн. Таавн тэгээд гарын шигж тэгэд машин ээжүүд яаж биш ээж байдгийг мэдэргээд бол. Гэтэл азар нэг юм барилгад амтны ордонсож байсан ахгүй дамхилгаар гарч ирээд зогсд. Таараж гүйж очоод гэлц писсатхи 2 секунд л болно гэд гуйж байгаад ордог. Ахгүй оруулаад 0 зааж өгтөл яг л нэг 20-30 жил ашиглаагүй юм шиг үжигийн завнаар өгтөж авах нь тэр. Тэгэхэд л аргагүй ирхэн даваад ээж чанга. Харин даваа машинтаа дахид селфи дэрийгээд алцганаад иж явахт дөнгөж саяхан юм ичгээд гарсан пиццаны газрын хүмүүс нь хөнөөлөгснийг мэдсэн байна. Сэжигт нь алиалагчийн өвчтэй дэргээд радиогоор мэдээ. Манай утсан дээр байсан зураг хараад сууж байд. Машин дотор нь хүн орж ирээ суудаг. Таараг байх гэж бодоод сая юу сүнсэн гээд эргээд артал. Алиалагч нь инээж гисэн сууж байна. Тэгээд л за ингээд
дахиад цус нүчтэй нөлхөнтэй гэдэл үйл явдал солигдчихон тэр. Дараагийн үйл явдал руу шилжиж дараа гарах замаангаа нэгэн галзуурсан эмэгтэйтэй таадаг. Тэр эмэгтэй энд хүн нүүж ирэлгүй удлаа. Танилцах таатай өнөдөргээд хүүхэлдээ төвөрчихсөн Эмили эдэргээд зогсож байдаг. Дарааж агаад барьныцнийг олж уулзах хэрэгтэй өнгээд арай чамаа мултдаг. Булын эргээд дардал алилагч ах хүү өдөсний нэгээд зогсож байх юм. Дарааж эргэж хараад гүйж байгаа юм чи өөр юм. Тэгээд аимшиг гинүүл гэсэндээ нэг алхаад л бүдрээд унтж байгаа юм зээл. За ингээд дууслаа да гэж удтал ашгүй нэгэн босоод гүйчихлээ. Нэг гэрашрууж нөгөөдөгтөгөө хөцөлж нууцны эцэст нэг юм явчихуу да гэж удаад хаан байг нь болох гэд харж үйтэл. Шилбрүү нөгөө жижигхэн утгаараа дөрөөд авах нь тэр. Дарааж айсандаа муу айллагчийн долгоор нүдэж яваад цаашаа зүгтэх гэж мөлхөөд газар өрөвж жамжааг багт нь мань хүн шуудал дээр нь гарч суугаад хоёр нүдийн ухтгийн даван дээр нөгөө утгаар нь өөрийг нь зовоод авган тэр. Дараа чаалгар үгүйж очоод хүн байна уу гэж ашгараад нэмэргүйг нь мэдээд дахиад нуугдаж снийцэс нэг юм сул завсар олдоод хаалгар үгүйж очоод нэгтэл аль хэдийнэ гинжиргэнжлээд жойжилчлгүй л яах. Таараш дээд давхарлуу хөллөөн арай чамээж зүүж гараад хамаг байхал уцнуудын үзэж онгорхой цонхнуудын нараад ивж үдэл гаддаа оруулж өгсөн залуутайгаа таарна. Аха, ям авраач гээд ашгартал мань хүн доосон шинжүү. Яагаад гэсэн чинь чихэв зүүж гисэн. Хаадрыг сонсоод юм дэрийг сонсох манд. Таараг хашурж явахт нь манайлалагч гарч ирээд амын таглаад булын эргүүлээд дараашхад авна. Таараас ирээд дардал сандал дээр үлээ суулгачихсан. Анд өөрөө дамлах юмнуудаа сайхан үзээ сууж байдаг. Тэгснээл учир зүггүй жижигхэн сүх гаргаж ирснэ мань үнийг юуг хусаад авах нь гэж юугаар л тоглож байсан байдгийн зөвлөгч нэрэн. Тэгснэ босч очоод турд нүлгөд байсан бүтээлгийн сапидлан татаад автал. Таарагийн сайн найз даван доошогоо араастай хагас нүцүүлээстэй бахан тэр. Нөгөө гарч учир зүггүй төмрийн өрөөгөр биеийн тэг дундуур нь хөрөөдөд алаад байж. Харин дараа арай хатан сандлаасаа босоод мангар том балнуусаар нуруур зочоод гүгээд явна. Дараа нөгөө айллагч араас нь тоосон шинжгүй удаа сугалж авчгаад араас нь гараад ирдэг. Дараа жал хэдийнэ нэг хашааны бод суулжсан. Далайж нөгөөдгөө унтлан баахан зохиост. Зохиж нь очоод гөлөг минь босоо тэр. Одоо альцсан юм дөмсөн толгойд гээд алцганж байтал. Мань хүн доошоо бөхөж байгаа. Буу гаргаж ирээд гэнти бэлэг гэж хэлээд буудчихад. Босч ирээд л энэ тэнд нь буудж байгаа хамгийн сүүлд азрынх нь ээжүүд банкид л буудчихад. Гүйцэг гисэн суман дусаад цаашаа яваад өгнө. Дараач үхэх гэж байгаа юм. Зовныг юм амсгалааст. Энэ үед эгч нөгөө байшингийнх нь гадаа ирээд дарааг ажиглана. Эгч нь уц руу хаан гэд бичтэл алиалагч утсан байхan тэр. Нөгөөдг нь ч юуг нь мэдэхгүй талаар нөрөөцөн даван тэсэлбигээд байж байдаг. Мань үнч сумаа олж аваад дараа дээр очоод нүрийн юужгүй болтон будаад авчих. Харин тэр үед нь нөгөө галзуу эмхтэй гарчгаа зугтаж явах замдаа нөө цэвэрлэгчтэй дараад тусламж гуйсан ч тоохгүй өчгдөг. Мань аач юм бодсон шинжгүй араас нэр хүн рүүгээ бас л залгаж байтал алиа салбтаа минь гарч ирээд толгой дундуур нь алхаар цөхөд алцсан. Тэр үед нь эгч нь орж ирээд тарааг хаасайгүй л айн. Тэгээд уцрын залгатал ашгүй нэгэн хажууханд нь дууржээ. Очиудаар нөгөөдний заваан дүр зургууд. Тэгтэл хонгил дотор нэг эмхтэн дуу гарахыг сонсоод очтол нэг эмхтэй доош харчихсан үхтлүүд өвдөж байна. Амхандаа аврах санаатай хүртэл манайлалагч нөгөө галзуу эмхтэн хөх толгойн ярсыг нь хуудадж аваад зүүжгсэн байдаг. Игчж гараал зугтдаг юм байгаа ч. Нэг алганы ард ороод нуудаж байхад нь алиалагч нөгөө зүүсэн юмнуудтайгаа урд нь маяглж жагаад хаалга нь нэвдэх гээд оролдож байтал нөгөө засварчин нөхрийн хамтрагч ирээд бас л нөгөөдхөө хагаад явж байхад нь манайлалагч ардаас нь барьж аваад толгойг нь утгаар таслаад тэнгэрийн орон руу явуулчих нь өрх. Игчж гэлж нөгөө газараасаа гараад зугтаж явахдаа дүүгийнхээ өгчгсөн байдалтай нь болоод дэмийл баахан уйлцв. Уг нь энэ үедээ зугтсан бол тэ уйлээ зүүж байхад нь нөгөөх нь гарч ирээд мань үнийг бараг л алдлагын даван дээр нөгөө толгойгоо алхаар сувалдаг нөхөр араас нь гарч ирээд манайлалагчийг буцаад авна. Тэр үерч зугтаж явж байгаа дахиад л мухардчих. Заяагүй муу хоёр болгооч. Тэгээд эрэхтэй юм гисэндээ эмхтэйг наатайлгаа онгойлго гэд нөгөөдөгтэй чинь оцолтож байгаад өгч. Базар байна гэж. Яасан ч их алаа эдэн тэг гинэ.
Игчиж хаалгаа амьд тунгаалгачгүйгээд бас нэг дөгжөд юм руу гүгэд орчихно. Уур газар руу зугтдаг байгаад энэ ч бод. Зугтдаг газар мандсан биш. Бас л тайрагийн ихчим гэсэндээ тэр дотор орчоод баах үгээ ястыг. Гүлэг минь чаддаг юм бол ороод ирээд байж байна. Тэгсэн манай алилагч нэг тоос шинж байхгүй. Машин унж дахиж ирээд мөргөд ажилгүй л яах. Яг сайхан мөргөж ялж байгаа. Цуссаар нь тоглоо сууж байтал цагдаа нар хурж ирээд. Эднүүс дандаа л юм дуусны дараа ирв шиг гүйлэг гэж. Тэгээд манай цагдаа нар ч очиод баримтлаг гэж байтал манай алилагч амандаа гар бууганд дулгаад өөрийгөө алцсан тэр. Тэгээд үргийн минь энэ киноч дууч гэж бодтол нөгөө гар чинь морогт очиод амилдсан байвал яах вэ? Үнэн ам бүхтэй гүлг. Амтай ч юм уу дөө ерөн тэгээд. Тэнтхийг амчин нухаж байгаагаар үйл явдал жинкнээсээ дуусж байгаа харагдах юм да. За энэ үрдэл энэ хүү бузартай киног маань сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.